Доминик тоглоомын талбай дээр цэнхэр өнгийн шохоогоор 72 см-ийн урттай зураг сурчээ. Нэг иймэрхүү зураг сурч тэр нь 72 см-ийн урттай. Тэгэхээр эндээс энэ хүртэл 72 см-ийн урттай гэсэн үг. Мөн ягаан өнгийн шохоогоор цэнхэр өнгийн шохоогоор зурсан зурааснаас 14 см-аар урт зураас зуржээ. Дахиад нэг зураас зуръя. Тэгэхээр зураас маань 14 см-аар урт байх болно. Тэгэхээр энэ зураас нь эхний зураасаас мэдээж илүү урттай зураас авах болно. Эндээс энэ хүртэл эхний хэмжээ маань цэнхэр өнгөтэй ижил урттай байх ба 72 см байна. Энэ бол 72 см. Харин үлдсэн энэ хэсэг маань 14 см байна. Тиймээс энэ нь 14 см-аар урт болж байна. Тэгвэл Доминик ягаан өнгийн шохоогоор хичнээн сантиметр зурсан бэ. Хариуг бид 72 дээр нэмэх нь 14-ийг нэмж олно. 72 дээр 14-ийг нэмэл 2 нэгжтэй нэмэх нь 4 нэгж нь 6 нэгж болно. 7 харавт дээр нэмэх нь 1 харавт нь 8 харавт болно. Тиймээс ягаан зураасны урт нь 86 см болж байна. Өөр нэг бодлогыг бодож үзье. Алтан хаалга гүүрний нэг кабель нь 33 м-ийн урттай байв. Мөн нөгөө кабель нь эхнийхээс 13 м-ээр урт гэжээ. Өрөнгөөр зурчээ. Хоёр дахь кабель нь эхнийхээс 13 м-ээр урт, тэгвэл хоёр дахь кабелийн үзүүрээр нь нийлүүлвэл хичнээн метр урт болох вэ. Тэгвэл бодлогоонд аль кабель нь илүү урттай вэ гэсэн асуултыг тавиагүй байна. Энэ бодлого маань бидний эхний бодсон бодлоготой ойролцоо байна. Гэтэ бодлогонд хоёр кабелийг нийлүүлсэн уртыг олоорой гэсэн байна. Тэгвэл эхний кабель нь 33 м-ийн урттай, эхний кабель нь 33 м-ийн урттай энд зурчихъя. За ингээд 33 м-ийн урттай. Харин хоёр дахь кабель маань эхний гарцаас 13 м-ээр урт. Харин би нөгөө кабелийг нь 13 м-ээр урт кабелийг зурлаа. Энэ кабель маань эхнийхээс 13 м-ээр урт. Тэгвэл хоёр дахь кабелийн нийт урт нь хэд вэ? Тэгвэл эхний кабелийн урт нь 33 м дээр нэмэх нь 13-ыг нэмнэ. 30 нь 13 см-аар урт гэсэн шүү дээ. 13-ыг нэмье. Хоёр дахь кабелийн урт нь 46 м болж байна. Бодлогонд хоёр дахь кабелийн уртыг олоорой гэж асуугаагүй. Бид хоёр дахь кабелийн уртыг 46 см гээд олчлоо. Бодлогонд хоёр дахь кабелийн уртыг олоорой гэж асуугаагүйч бид хоёр дахь кабелийнх нь уртыг нь 46 см гээд олчлоо. Бодлогонд өгөгдснөөр хоёр кабелийн нийлсэн урт буюу хоёр кабелийн нийт уртыг олоорой гэсэн байгаа. Эхний кабель маань 33 урттай, харин хоёр дахь кабелийн маань урт нь 46 см. Тиймээс эхний кабелийн урт 33 дээрээ хоёр дахь кабелийн урт 46-ыг нэмээд хариуг нь олцгоё. Хариу хэд гарах вэ? 33 дээр нэмэх нь 46 маань 3 нэгжтэй нэмэх нь 6 нэгж, нийт 9 нэгж. 3 харавт дээр нэмэх нь 4 харавт, нийт 7 харавт болно. Хариу нь 79 буюу 2 кабелийн нийт урт маань 79 м болж байна. Дахин нэг бодлогыг бодож үзье. Реналдо 36 см-ийн урттай ороолттой байжээ. Тэр ороолтноос хэсгийг нь хайрахад түүний ороолт 19 см-ийн урттай болжээ. Реналдо ороолтноос хичнээн сантиметрийг тайрсан бэ. Энд түүний ороолтыг зуръя. Хэрвээ тэр ороолтоо уртааш нь дийлгээ тавьбал 36 см урт ороолт байсан. Гэвч тэр ороолтныхоо нэг хэсгээс нь богинохсон тайрахад түүний ороолт нь 19 см болсон байна. Тэгэхээр одоо түүнд 19 см-ийн урттай л ороолт байгаа. Түүний ороолтоо богиносхон тайрахад ийм хэмжээтэй болсон. Би ижлэгэн ногоон өнгөөр зуръя. Түүнийг ороолтоо богиносход нь ороолт нь иймэрхүү болсон. Одоо түүнд 19 см-ийн урттай ороолт бий. Реналдо хичнээн сантиметрийг хасаж хажилсан бэ. Түүний ороолт нь өөрчлөгдсөн байна. 36-аас 19 см болсон байна шүү дээ. Тэр өөрт байсан урт ороолтоо 19 см болтол нь багасгаж богиносгосон байна.
36 ба 19-ийн хоорондох зүр үе. Одоо харин бодож үзье. 36-аас хасах нь 19. 6-1-ээс 9-1-ийг хасна. Бидэнд 3 арвт байгаа. Үүнээсээ 1 арвтыг зээлнэ. Бидэнд 2 арвт үлдэнэ. Харин 1-ийн орон дээрээ зээлсэн 1 арвт буюу 11-ийг нэмнэ. 16-аас 9-ийг хасахад 7-1 болно. 2 арвтаас 1 арвтыг хасахад 1 арвт үлдэнэ. Харин 17 буюу Реналдо 17 см-ийг оролтноосоо тайрч авсан байна. Тэгвэл өөр нэг аргаар бодоод үзье. Тэр анх 36 см урттай оролттой байснаас 17 см-ийг нь тайрч авсан бол хичнээн сантиметрийн урттай оролттой болсон гэх маягаар бодоход 19 гарна.